За сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх ийм улс төр эрх зүйн үр дагавартай шийдвэр дээр мэдээж парламентын намууд гишүүдээр нэлээд нухацтай хандах хэрэгтэй баг. Тэр дотор мэргэжлийн байнгын ороо хүлээж авсан эсвэл аваагүй гэдэг шийдвэр гаргасан нөхцөлд үндслэлээ их сайн тодорхой боловсруулж улсын их хурлын чуулганд оруулж явах шаардлага үүсэж байгаа юм. Ер нь бол энэ дэгийн хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах шаардлагатай юм шиг үлээ. Хэрвээ байнгын хороо хүлээж авахсан эсвэл аваагүй гэдэг шийдвэр гаргах юм бол тэрнийхээ үндслэлийг боловсруулж чуулганд оруулахгүй болохоор юм болохгүй байна. Яг тэр цэц маань өөрөө үндслэлээ гаргаж ээж энэ шийдвэрүүдээ гаргаад байгаа учраас улсын их хурл мөн адил нухацтай энэ гишүүдийн ярьж байгаа саналыг тусгаж үндслэлээ боловсруулах шаардлагатай болов. Тийм учраас би бол энэ үндслэл хэсгийг бол хүлээж авсан аваагүй байнгын орооны шийдвэр гарсантай холбооны дараа эх 7 хоногийн дараагийн байнгын орооны хуралдаанаар энэ үндслэл хэсгийг танилцчаа чуулганд оруулъя гэсэн юм бас саналтай байгаа. Тэгэхгүй бол энэ гишүүдийн өстө байр суурийг нэг хайрцагт ингээд шууд одоо томьёолчих болохгүй байдаг. Ягаад тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоо бол угаасаа нэг хайрцагт угаасаа ордоггүй. Бүх тогтолцоонд сайн тал байдаг, бүх тогтолцоонд сөрөг тал байдаг байхгүй. Заавал бүгд хоёр талтай байдаг. Тухайлбал одоо 2024 оны энэ удаагийн парламентын сонгуулийн үр дүнд манай сонгогчдод бол их сэтгэл хангалуун байгаа гэж би ойлгодог. Ямар нэгэн асуудал гараагүй. Ардсан нам 42 судал авсан, Монгол Ардын нам 60 гэдэг ингээ хүн нам бас судал авсан, парламент 5 намын төлөөлөл орж ирсэн гэд. Ер нь ийм арчлалтай, олонхтой, цөөнхтэй, сөрөг хүчинтэй, хяналттай парламент гарлаа гэж ингэж би сонгосон гэж бодож байгаа. Ардсан намыг яг засаг бариулчих гэж ард түмэн сонгоогүй шүү бас. Хамаг тэмдэгэ булаацалтаа зодолтоо нэр дэвшилтэд хийж байгаа намд ард түмэн бас итгээгүй. Тий. Харин сайн хяналт тавьж сөрөг хүчинд болгочих гэдэг сонголт бол хийсэн. Ард түмэн юун сэтгэл дундуур байна гэхээр хянаад өгөөрэй гэж сонгоцсон чинь сайд дарга болоод явсан тарин сэтгэл ханамжгүй байгаа шүү дээ. Ард түмний сонголтыг зөрж явж байгаад нь харин сэтгэл ханамжгүй байгаа. Сөрөгчөнгөө болчиход байгаа шүү дээ. Энийг бол 1800-аад оны үед бол Английн нэг судлаач хэлсэн байдаг. Парламентын дарангуул гэж томьёолсон байдаг энийг. Парламентын засаглалтаа мөртлөө олонхоороо бүгдээрээ нийлж дарангуулж, ард түмний дарангуулж гэж үздэг байхгүй юу? Энэ ч өөрөө автократ дэглэмийн нэг хэлбэр гэж үздэг. Тийм учраас энэ нэгэн одоо хүнийг сонгох боломжтой ийм байдал руу ер нь түлхэнэ гэдэг нь өөрөө юу руу түлхэх вэ гэхээр парламентын намуудын төлөвшлийг эсэргээрээ сөрөг нөлөөлнө. Хоёрдугаар дов жалганы үзлийг бий болгоно. Манад бол одоо нэг жижиг аймаг байтугай нэжгээд аймгаар нь худалдаад авчих мөнгөтэй хүмүүс байгаа шүү дээ. Алтайг даргуул сайн мэдж байгаа нэг удаа. Нэг дүүрэг байтугай нийслэлээр нь худалдаад авчихаар хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тойргийн чинь жижигсэх тусам дов жалганы атманууд бий болдгийг. Ван хандлагууд бий болдог. Тэгээ худалдаж авна. Харин энэ нөгөө мөнгөчдөг худалдаж авдаг юм чи улам гаруулах гэдэг байгаа байхгүй юу?